Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан боловсрол телевиз, боловсрол шинжлэх ухааны яам хамтран үзүүлж байна. Вот я хамгийн их хэлсэн байсан. За тийш харагдах. За сайн амжилтсан багштраа. Сайн харагдаж байна. Өдрийн мэтгэлцэн бол бас халуухан болсон тий. Мэтгэлцээний яриа хатгаа. Тий, манай баяр жаргалах шít гомдсон байлээ тий. Уусаа. Шилдэг 20 багшаас шалгарсаар хаад одоо 6хан үлдлээ. Тэгэхээр финалийн шат бол маш олон ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр ямар нэгэн мастер класс орохгүй тий. Мастер класс орохгүй гэдэг мэдээ сонсоод ягаад ч юм бид нар өөрсдөө зөвлөх юм болов гэдэг юм яг одоо толгойд эргэлдээд байна л да. Би бидээ ингээд зөвлөгөөгөөд харилцан ярилцаа дугуй ширээний ярилцлага хийх юм болов гэсэн таамаглал байна одоогоор л. Өөрөөсдийнхөө тийм ээ сэдвээ сонгоод өөрсдөө даалгавар биелүүлэх юм байна гэж ер нь бодож байна. Энгийн гоё яриа өрнүүлнэ гэд мастер класс биш гэхээр энэ зэрэг гайхсан. Тэгээд өнөөдөр одоо бид хэд нэг мастер классаар даалгавар өгөхгүй зүгээр гадуур гоё амраагаад гоё юм үзүүлж харуулаа явах юм болов гэж бодож байна. За сайн байцгаана уу? За сайхан марцгаасан уу? Бүгдээ өнөөдөр сайхан ярилцъя гэж байгаа. Гол санаа нь бол нэг тийм даалгавар гэхээс лүүтэйгээр одоо боловсролын салбар дээр биднээс юу анхаарах юм? Тэн дээр санаа бодлоо хуваалцаж мэдээлэл солилцъя. За тэрнтэй холбоотой номнууд байгаа. Эндээс дараа нь 5 хүн сонгоод бас өөрсдийнхөө авч болно. Энд ярилцъя гэж ингээд бодсон юм аа. За ер нь манай салбарын ажлын онцлог нь бол дандаа харилцаагаар дамжиж явдаг учраас бид нар харилцааны чадвар их сайн байх юм бол ажил их урагштай явдаг. Дээр нь биднээс хүүхдүүдтэй харилцаж байгаа учраас хүүхдэд бас алдаанаасаа суралцаа тэр нэг дандаа болохгүй гэдэг алдаа болгоно болохгүй биш. Яаж жоохон дэмнэж явах уу гэдэг энэ талын харилцаан дээр санал бодол солилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь яаж харилцаа өсвөл хамгийн одоо давуу гэж боддог бай. Өөрөөрийнхөө нэг санал бодлоо таавхан хэлээч. Миний хувьд эргэтгэж байвал харилцаа үүсдэг юм болов. Ямар нэгэн багш сурагч юм эцэг их багш гэхээс илүүтэйгээр яг энэ тэнцүү үүрэгтэй хариуцлагатай бас нэг тийм хоёулаа яг энэ тэнцүү байгаа шүү гэдэг мэдрэмжийг төрүүлж иж харилцаа үүсгэх баг. Бид нар яг ямар нэгэн одоо зүйлийг сайн хий гэвэл шүү дээ. Сайн хийж байгаа технологиудыг бас судалж болно ажлаа товчлох үүднээс. Бид нар чинь ингээл шүүгчтэй хүн ингээл одоо асалтанд орохгүй бол байж идэг шүү дээ. Тэгэхэд чинь бол бас аюу нэлийн бараасртай амар харагддаг шүү дээ. Өнөөдөр бол аюу тийм гоё энгийн гоё дотн мэдрэмж өчлөөгийг нэг гоё багштайгаа ярьж байгаа юм шиг. Сайн боловсрол гэдгийн цаана яг юуг ойлгоод байна? Тэрийг яаж биднээс хэрглэж хоорондоо харилцах юм гэдэг асуудал байна. Би энэ дээр нэг юм хэлчихв байдаг. Ер нь бол орчин үеийн боловсрол үүсээд 100 жил боллоо гэдэг. Тэгээд ингээд нэг жоохон эргээд бодмоор байна шүү дээ. Ер нь өнгөрснөө дүгнээд ингээд бодож байгаа. Тэгээд бид нэр хүүхдийг боловсралтай болгоод байна гэж. Магадгүй бидний энэ амьдарч байгаа он цаг хамгийн боловсралгүй цаг үе байж магадгүй болч. Яагаад юм бэ гэхээр ингээд аж төрж амьдарч байгаа, нэгэнтэйгээ харьцаж байгаа, байгальтайгаа харьцаж байгаа харах юм бол зүгээр сургууль руу гэртээ аав ээж нь хүмүүжүүлдэг байсан хүүхдүүдээс доогуур байгаа юм биш үстэй гэдэг нэг тийм асуудал. Тэгэхээр миний хувьд бол хамгийн сайн боловсрол бол хүмүүжил. Тэгээд хүмүүжил гэдэгт нь болохоор нөгөө нэг аав ээжийн хайрлахаас ахуулаад тэгээд эх орны хайр хүртэл тийм үргэлжлэх. Тэр хайрыг л ойлгуулж мэдрүүлж байгаа. Тэгээ би бол бас санал нэг л байна. Ягаад гэхээр хүний нийгэмд үзүүлж байгаа нөлөөллүүдийг судлахаар маш өндөр академик мэдлэгтэй чадвартай мөртлөө тэрнийг хэрэглэх тэр цаад сэтэл зан үйл нь одоо онцгой хүн байх юм бол маш их охирол очруулдаг байна. Тэгэхээр цаад тэр мэдлэгийг хэрэглэх нөгөө сэтгэлийг нь бас эхнээс нь өгч явахгүй. Биднээс аль нэг тийшээ туушрах гэдэг. Дан мэдлэг хөчих гээд. Эсвэл одоо мэдлэг огт хэрэггүй зүгээр сэтгэл багтал болно гэдээ бас эн чинь бас
бас явцсан. Аль хэлэнд байвал хүн илүү сайн явна. Манай гэр бүлийн хүмүүжил аягүй чухал ах гэж би боддог. Манай ээж намайг 3 дугаар ангид байхад сэтгэл гэж юу гэж асууж ирсэн. Тэгэл бас тухайн үед нэг ангийнхаа охин мөхнийг шохооргож ирсэн л байлгүй. Ээж одоо надад хайр сэтгэл ярих гээд байгаа махтаа гэж бод. Тэгээд манай ээж надад тэгжсэн. Ер нь бол сэтгэл гэдэг бол ер нь аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээс хандахыг л хэлж байгаа. Дотроос. Тэгж хандаж чадах юм бол амьдрал дээр ямар ч ажил мэргэжилтэй байсан тэрүүнийг хамгийн сайн хийж чаддаг л бол. Сэтгэлийг өрнөс зөнгөөр л мэдэрч байгаа шүү дээ. Үнэхээр сэтгэл гаргаад байгаа бол хүнд мэдрэгдэл байдаг тийм. Тэгэхээр ялангуяа боловсролын ажил бол бас их сэтгэл оюуханаас гадна сэтгэл шаардсан ажил байхгүй онцлог нь. Тэгээ бид нар ч гэсэн бас энэ нэвтрүүлгээр дамжуулаад нь боловсролыг бас ойлгох гэж үзээд шүү дээ. Одоо боловсролыг янз бүрээр ойлгоцсон нийгэм байна. Бас энэ ойлголтыг бид нас засч явж явах хэрэгтэй. Энэ бол манай салбарын үр. Гэтэ сэтгэл их сонио. Сэтгэл гарч иж сэтгэл ав. Оюухан гарч сэтгэл авахд бас хэцүү. Тэгэхээр бид нар өөрөө тэр шинжийг эргэн тойрондоо үзүүлэх хэрэгтэй байна. Би яг өнгөрсөн дугааруудад ерөөсөө эмоцоо гаргаагүй ингэх ёстой, тэгэх ёстой ч юм уу нэг юм хайрцагт ороод исэн. Тэг ягаад ч юм амар төвшин багшийн өнөөдрийн ярилцлагаас хүний гой мэдрэмжээ гаргадаг да. Миний мэдрэмж ягаад ингэж ойрд гарахаа байж удаа юм шиг өөрийгөө амар хөвгөлсөн гэх юм уу? Их гой таатай мэдрэмжийг авсан. Одоо бид нар анги удирдах нэг багшийн ажлыг илүү ойлгодог шүү дээ. Ягаад тэгэхээр ангийн багшийн хийж байгаа ажил чинь нөгөө хүн талаас нь ажиллаад эхэлдэг. Яг хичээл заах үед яг нэг судлагдсан яг л физик бол физик, түүх бол түүх гэдээ орчуулж байгаа тийм. Тэгтэл нөгөө тухайн агуулгаас гадна тухайн хүний чинь нэг тийм зөв үйлдэлтэй болохын тулд тэр үйлдэл дээр нь засч хэлэх хэрэгтэй болчихно доо. Тэгэхээр утга нь бол хүнийг буруутгахгүйгээр үйлдэлийг нь одоо буруу бол бурууг нь хэлж өгөөд хүний нь бол дандаа хүн талаас нь зөвийг хэлээд үйлдэлийнх нь бурууг нь хэлээд чи ингэж явуул гэсэн логикоор харилцаад байвал амар. Гэтэ энийг бол юу гэхээр ганцхан хүүхдөөш бүх төрлийн сургуулийн харилцаа. Манай бол бид нар сурагч, эцэг их, багш, удирдлага ингээд дөрвөн тал ихний ээлжинд байлгт энэ дөрвөн талын бүгд хоорондоо ингэж харилцснаар гэж. Тэгэхээр эхлээ эцэгтэй заадаг байхгүй. За боловсрол харилцаагаар явах учраас бид санал зүрх юм гарнаа. Ойлголт зүрх юм гарнаа. Тэгтээ дөрмөө тохирох байхгүй. Ер нь бол хоёр магтаж нэг мол гэдэг зарчмаар явна. Эхлээ сайн талыг явна. Шууд одоо эцэг их магадгүй хэрэглэгчийн сургуулийг хараад багштай бас санал зүрхлэх юм байна. Шууд довтолж болохгүй. Эхлээд энэ багшаа таны энэ чинь болж байна. Гэхдээ энэ дээр би санал нийлэхгүй гэж хэдээд ингүүл яаж ийн гэж ярих юм бол хүн ойлголцсон шүү дээ. Хоёр магтаад нэг шүүмжлэх гэсэн санааг биднэрт маш их тайлбарлаж өгсөн. Энэ бол нөө эерэг хандлагын үндэс юм а гэж хэлсэн. Тэгэхээр цаашдаа хүмүүстэй харилцах, хүүхдэд зөвлөгөө өгөхтэй ч гэсэн энэ баримтлалыг нь барьж ажиллая гэж би дотроо бас бодож байсан. Саяын даалгавруудаас хамгийн тийм гоё санагдсан даалгавар аль нь вэ? Надад системийн даалгавар байсан. Тэр мөзөө гоё юм. Одоо нөгөө хүн чинь ажилдаа очиж хэрэглэхэд нэг бас нэг хэрэг болчих талаа бас бодно тий. KTX яг сургуулийн орчинд очиж хийх боломжтой гоё даалгавар байсан. Би бол өөртөө нөгөө нодон жилийнхаас энэ жилийн даалгавруудын онцлог нь юу гэхээр шууд тухайн судлагтууны ихээс илүүтэйгээр одоо нөгөө судлагтуун хичээл хоорондын дундын чадваруудыг шаалгасан ийм даалгаврууд их байна. Дэлхийн хандлага жишээ явж байна. Энэ нэг тийм сонирхолтой байсан баг. Тэг яг сорилт болд юм байл л та бүдийг хажуугаас нь харахаар хүн яг цагаад болохоор өөрийнхөө мэрэгжил юм уу өөрийнхөө шинжээр л авч байгаа байхгүй. Мэтгэлцээ бас гоё байсан шүү дээ. Мэтгэлцэн болстой надад амар хэцүү байсан. Таагэд бол дараагийнхыг хийх юм болсоо жинхэнэ хийх хэрэглээ. Эхнийх дээр нөгөө ерөнхийд нь ойлгосон талаар явцсан. Тэг хэрглэж үзчихэж тэр чинь нөгөө Харин тий. Чадвар болсон тий. Тэгэхээр нөгөө мэдлэг гэдэг чинь нөгөө ойлгосон мэдлэг, хэрэгэлсэн мэдлэг хоёрын хэрэгэлсэн мэдлэг нь хүчтэй. Тэрний дараа ноу-хоо мэдлэг бол бүр өндөр хүчтэй байхгүй. Бид хэд нөгөө нэг шүүгч багш нар гээд хоёр талд бас нэг уулзалтахгүй явж хагаад өнөөдөр яг ингэж ширээний ард хийж байгаа, бүтээж байгаа зүйлийнхаа утга учирын тухай бас багш мэргэжлийн онцлогийн тухай маш гоё нээлттэй ярилцсан. Энэ бол ингээд оролцож байгаа нь бол үнэхээр нэр төрийн. Заавал энд одоо төрүүлэн төрүүлэхгүй гэдэг бол харьцангуй асуудал. Эндээс та бүхэн бол маш их зүйлийг би суралцж байгаа гэж бодож байгаа. Суралцсан зүйл чадруудаа ашиглаад дараа нь энэ сайхан бүлэг үүсгээд нийгэмд гоё тийм юм бүтээж тэр амьдралдаа хэрэглээрээ тэгвэл илүү гоё задарч хөгжиж өгнө. Багш нарын энэ нийгмийн хөгжлийн ийм үлгэр дуурайл бас олж яваар гэж та бүхэнд хүсье. Тэгээ тэмцээнд нь амжилт хүсье. Маш сонирхолтой яриа байлаа тийм ээ. Амар төвшин багштай бас гоё гоё ярианууд явууллаа. За тэгэхээр мэдээж даалгаврын цаг. Гартаа барьчихлаа одоо. Тий, гартаа барьчихлаа. За ингээд тодорхой нэг нөхцлүүд байгаа. Даалгаврыг бол танилцуулчин дараа нь тийм үү? За мөнхөд орогч тэгээд
За алийг авах вэ? Үлдсэнийг юм. Алийг авах юм блэ гэж. Энийг авах уу? Энийг авчих тийм үү гэж. За. Тэгэхээр ямар нэгэн асуудалтай 6 төрлийн кейс байгаа. Одоо бид нар бол өмнөх дугааруудад нэлээд хүүхдүүдтэй ажилласан тий. Хүүхдүүдтэй ажиллаа, багш нартай ажиллаа, янз бүрийн кейсүүд дээр ажиллаа, төсөв төлөлгөө гаргалаа, боловсруулж байлаа тий. Одоо бол мэдээж одоо энэ багш эцэг их сургуулийн 3 сан холбооны гол эмчүүд эцэг ихийг орхисон байгаа ш. Тэгэхээр мэдээж бол эцэг эхчүүдтэй ажиллана гэсэн үг. Тэгэхээр одоо эндээс гараад томоочин сургууль дээр тэдэртэй уулзаж даалгавар гүйцэтгэв. Амжилт хүсье. Надад ирсэн өнөөдрийн даалгавар нөхцөл байдал бол хүүхдийнхээ мэрэгжил сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эцэг эхийн төлөөлөлтөд уулзнаа. За миний даалгавар хүүхдийнхээ гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй хүүхдээ өргөлж өмөрдөг эцэг эхийн төлөөлөлтөд уулзна. За инхийн тулд та тэдэнд нөлөөлөх төлөвлөгөө боловсруулсан уу? Уулзах хугацаа 30 минут гэсэн юм даалгавар авсан. За миний хувьд одоо сурагч Сарантаягийн гэр бүлтэй холбогдох гэж байна. Бань сайн байна уу? Би энэ болрын багш нь байна. За би Сарантаягийн ангийн багш байна. За. Мишүүлийн ангийнхан багш байна. За сайн байна. Би таны хамгийн хайртай охин Хулангийн багш нь байна. За сайн байна багш. Сайн. Би харин төгөлдрийн талаар тантай уулзах гэсэн. Ямар? Яг ямар хэрэг юм бол? Танай охин тарин бит хоёр нэг жоох юм ярилцаад тантай заавал уулзах надад нэг хэрэг гарчаад байдаг. Тэгээд нөгөө нацаг дуржийн талаар тантай нэг уулзах гээд. Ямар хэрэг юм бол? Төгөлдөр өөрөө ингээд нөгөө нэг тодорхой хэмжээний бас жоохон зөрчил гаргаад байгаа учраас зүгээр төгөлдрийг одоо муулж ярих биш. Зүгээр л тантай би ээж хүний хуваар, найзын хуваар ч юм уу уулзаад хоёлоо нэг шийдэлд хүрэх гэсэн. Манай хүүхдийн зөрчил гаргадаг хүүхд биш шүү. За өмнө нь ямар ч байсан одоо эмхүү эцэг эхтэй ажиллахад хүүхдэрээ дамжуулж ерөнхий бол зөөлнөр ингээд асаас олон хоног ч юм ажилладаг байсан. Тэгэхээр өнөөдрийн даалгавар бол сүүлд нөгөө сургууль дээр ирээд яг эцэг эхээ ингээд цаг тавлаад утассан чинь үнэхээр ширүүм одоо загнаа чихнэ бүр айхтар. Ажил төлөвлөгөө хүн байгаа шууд уулзсан байх. Бид юм ажиллаад докторх хэрэгтэй юм байна. Даавчлаараа тэгэхээр таны ажлын цагийг дуусгахаар зэрэг би яваад чи. Ямар асуудал болоо? Тийм чухал асуудал байна. Охин маань харин аав ээж маань ингээд миний сонирхлыг ингээд нэг жоох ойлгохгүй байна. Ингээд намайг дэмжихгүй байна гэд хүүхд маань жоохон сэтгэл зүйн хувьд ингээд жоох юм баг зэрэг хямрал байгаад идэг. Тэгээд би заавал одоо уулзахгүй ингээд болохгүй байдаг. Та надтай уулзах боломж болцоо байна уу? Ер нь багасаа л та. Багалгаад байна. Би харин таныг мэдээл байна л да. Уул нь хоёул өнөөдөр уулзчихвал та эдгээрт хэрэгтэй байгаа тийм. Ер нь бол одоогийн байдлаар л яахгүй л. Нэг цаг мөнгөний дараа. Тэгвэл та цагийн дараа уулзахаар хоёулаа тохирох уу? Эцэгчүүдийг би ойлгодог. Тэртээ түрүү манай нийгэм маань өөр ихгүй завгүй нийгэм ба шүү дээ. Тэгэхээр завгүй нийгэмд хүнд ч гэсэндээ шууд хүүхдээ чинь багш нөө тантай уулзъя гэвэл тэр хүний магадгүй төлөвлөсөн ажлууд маш их байгаа. Дээрээс нь наас цаашаа унаа юу гэлээ те. Би энэ яралтай чухал ажилтай байна. Тайлбар яах юм уу? Миний бага газар руу төхөд ирж болох уу би хаягаар явуулчих. За тэгээ би таны бага газар яваад ч идэх үү? Цаг орчмын дараа уулзах. За тэгээ би таныг хүлээгээ байж идэх үү? За. Ойлоо тэгвэл цаг гарангийн дараа энэ томоочин сургууль дээр уулзах уу? За тэгээ. За баярлалаа. Хотын зөв төхөд ирж болох миний бага газар руу. Болно. За. Өөр хаана хойлоо? Томоочин сургууль дээр байгаа би. За би яваад очив. За баярлалаа. За ямар ч гэсэн ээжтэйгээ ярьчлаа. Хүүхдээ бол маш л их өмөрөх юм шиг байна. Ер нь жоохон төрмгийн хүн юм шиг санагдлаа. Гайхаа одоо бэлтгэлээ хиндэ. Тэгэхээр бид яг одоо томоочин сургууль дээр хүрэлцэн ирсэн. Шилдэг 6 багш маань өөрийн өгсөн нөхцөл кейсүүдээ сонгоод авчихсан. Энэ даалгавраа гүйцэтгэж чинь гэсэн. Ингээд хамтдаа багш нарынхаа даалгаврын гүйцэтгэл төлөвлөгөөтэй танилцгаая. За, сайн байна уу? Сайн байна. Нэлийн бодлого ширсэн байдалтай сууж шít.
За. Яг юун дээр төлөрч байна одоо? Энэ уулзах байгаа эцэг ихтэйгээ яаж нэг атмосферт орох вэ гэдэг дээр л төвлөрч байна. Тэр ерөнхийдөө хүнтэй ойлголцсон хамгийн эхнээл тэр 30 секунд бол харилцааны бүх үйл явдлын бараг 70% тэнцүү гэдэг дээр. Эхлээл тухайн эцэгтэй уулзаал нэг ойлголтын дээр хоёулаа ингэ нэгдэж чадах юм бол тэгэл цаашаа хүүхдийн маань асуудлыг эцэгчүүд ойлгоход илүү хэлбэр байх болоо. Ажлын туршлагач юм тийм л байдаг л та. За өнөөдөр бол их онцлогтой дугаар болж байна тий. Багш нар болгоны сэдв кейсүүд бол дахин давтагдахгүй. Гисэн мөртлөө Монголын нийгэмдэр маш түгээмэл ийм асуудлууд байна. Яг ингээд ажиллах төлөвлөгөө боловсруулахгүй боддоор яг уулзч очиж одоо ярилцах чаана бол маш гоё зөв шийдэл байна гэж одоо надад бас бодогдож байна. Юу эцэг ихтэйг холбогдоод ярьсан уу ер нь? Тий ярьсан. Ер нь ямар хүн байх шиг байна? Түрүү уцаар ярихад бол их л хур цааштай хүн байсан. Тэгээд дээрээс нь амралтын өдөр болохоор үнэхээр их бухимдсан баг тэрэж. Та хүүхдийнхээ найзалж нөхрөлж буй хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эцгийн төлөөлөлтөд уулзсан. Ээж аавд ингээд нөө өөрсдөө чи ингээд буруу хүүхдтэй нийлээд байна гэдэг шүү дээ. Гэтэл яг одоо хүүхдэд чи найз нөхрөө хэрхэн сонгох юм бэ? Эсвэл сайн найз те зөв найз гэж одоо хизээ хэлж өгч байсан. Тэр их сонирн. Ер нь тэрийг багт нь хэр ойлгуулж ирсэн. Ямар хүүхдийг сайн найз гэж ойлгуулж ирсэн тийм. Ямар хүүхдийг буруу найз хүүхд мэдэхгүй шүү дээ. Цаашлаад ямар төлөвлөгөө барих гэж байна? Яг хоёр ч гэсэн эхлээд эцэг их маань ирэнгүүт яг тодорхой асуудал маань юунд байна гэдгийг л хамтран сайн гаргах хэрэгтэй. Компьютер тоглоомд тий хит орсон сурагчдаа яг эцэгээр юм муу зуршлаас хэрхэн гаргах вэ гэдэг төлөвлөгөө гаргах юм. Энийг та яг муу зуршил гэж үзэж байна уу? Туйлдж бол үзэх байгаа. Гэхдээ эрүүл мэндийн хохирол учраас сэтгцэд нөлөөлөд өгөл тэр муу. Яг тааруулаад өгөл бас нэг муу биш байх гэж бодож байна. За би эцэг их гэж бодъё те яг энэ кейс дээр эцэг. Та надаа яг юуг ойлгох вэ? Ганц өгүүлбэрээр. Хүүхдтэй чанартай цаг зарцуулаач гэж хэлдэг. За уцаар ярь тохирсон эцэг ихтэйгээ уулзгаар газраа хүрэлцэн ирлээ. За ярилцсан ёсороо ээжтэйгээ уулзах гээд тогсон газараа ирсэн байна. Тэгээ бид хоёр бол одоо хүүхдийн мэргэжил сонголтын тухай ярилцах байгаа. Сайн байна уу? Сайн байна та. Орой минь. За, орой залгасан дуучлаарай. Өнөөдөр хүүхдийн төлөө зав гаргаж уулзах боломж олсонд байна. Баярлалаа. Наа баярж орол гэдэг. За өнөөдөр тэгэхээр хоёлаа танаа хүүхд тулгамдсан асуудлыг хоёр талаас шийдэл гаргаад танд нэг гарц гарна гэдэгт итгэлтэй. Төгөлдрийн хувьд болохоор зөвхөн яг бага зэргийн асуудал гарсан болохоор би нэг зүгээр жоо төр зүрх гэж бодож байгаа. Манай хүүхдээ яагаад тийм үйлдэл хийсэн, яагаад тийм алхам тийм шүхэнтэй оромжлыг нь бүр цаад хүүхэд нь бүр тэгж бүр тэр барсан байж болно шүү дээ. Тэр шатхаа та олоод ямар алхам хийв гэдгийг бас та сонирн байна л да. Ээжэд одоо миний хамгийн гол ойлгуулахад зорьсон юм бол хүүхдтэйгээ одоо ажил ихтэй учраас амралтын өдөр л хүүхдээ зав гаргадаг, аав нь бас хоол ажилтай байдаг гэдэг. Багш нарт илүү даатахаас илүү өөрөө илүү ингээд дотн харилцаж тэрврээд үздэг ч юм уу ийм арга хэмжээнүүдийг аваараа хүүхдээ хит их төлөвлөгөөний дагуу ажиллаулдаг гэж өөрөө байнга одоо тоглох цагийн ч гэсэн төлөвлөгөөнд оруулсан гэж ирсэн. Таны ажил ер нь цаг зав гаргахад хэрв? Гайгүй амралтын өдөр тэгээд хүүхдүүдтэй цаг зав гаргана шүү. За ер нь өдөр тэр хэдэн цагаар компьютер тоглолдог? Мэдгүй би одоо тэрийг баримж байгаагаар мэдэхгүй өдрийн ажилдаа явчихна тийм ээ. Ажилдаа явчихна тэгээд намайг ирснээс хойш тэгээд хичээлээ хийсэнгээ гэсэн нэрэлттэй тэгээд тоглоо сууж ядчих. Сургуулийн насны бүх хүүхдүүд л ер нь багаас ахуулаад тоглолцсон байдаг. Тэгэхээр энийг яг ор тас шууд таслан зогсоох биш юм а гэхэд арай нэг цагийн багасгаад эерэг нөлөөлөл рүү н оруулах хөтлөх тал дээр илүү анхаарч ажиллавал сурагч эцэг их багш гурав илүү үр дүнтэй ажиллана гэж бид нар дүгнж байгаа. Миний ойлгож байгаагаар нацаг дэржийн одоо нөхөрлж байгаа найз нөхдүүд нь бол та бас тийм тааламж байгаа гэсэн тийм. Ерөнхийдөө жоон үл мэдэх сууж идэгч байж байцшгүй жоон тиймэрхүү хүүхдүүдтэй нийлээд байна гэж би ойлголт аваад байгаа. Тэр хүүхдүүд нэгэндээ уруудах тохиолдол нь тийм. Энэ чинь өөрсдөө настай хүн онцлог байхгүй.
Өсвөр насны дээр ч угаасаа бүгд л эцэгээсээ тусгаарлаад найз нөхрөөс нэгдүгээр хүн болж урж байгаа шүү дээ. Бид нар бас бүгдээрээ өөрсдийнхөө тийм өсвөр наснд байсан үеэс бодох хэрэгтэй гэж бодож байна. Эхний 10 минутанд би ч гэсэн таныг маш сайхан сонсомоор байна. Манай охин 9-р ангид сурдаг. Ингээл юм хэлэхэд дурдаас эсэргүүцсэн байдалтай нэг даягаа угаачих гэх юм уу жоохон байданд жагаад угаачих гэдэг. Тиймэрхүү юм байна. Эцэг их маань нэг анхны сэтгэл утсаар ярихад надад нэг төсөөлөл бий болгоцсон. Тэгээ би эцэг их маань их цаг завгүй хүн учраас том хүнтэй тодорхой ярэ гэдэг зарчмыг баримтлаад яг төлөвлөгөөгөө би шууд эцэг ихтэй танилцуулсан. Хулаар надтай уулзаад би ингээд доол хавь сонирхолтой гэдэг. Спорт аюул сонирхоод байгаа. Ээж маань тэн дээрээс ингээд жоох имзэглээд байна. Тэгээд ярих гэх надад жоох хүндрэлтэй байгаа. Ингээд та ээжтэй минь бас ярилцаад айлгоор ойлгох талаас нь хандаж өгөөч гэдэг. Тийм. Тэр тал дээр жоохон эсрэг байр суурьтай байгаа. Тийм. Чинь жоохон тэр тал дээр санал нийлэхгүй байгаа. Хамгийн гол нь ойлгох гэсэн зүйл бол тэр хүүхдээ мэдрэхгүй байгаа гол шалтгаан нь ерөөсөө тэр хүүхдээ цаг зарцуулахгүй байгаа шүү гэдгийг л эцэгчүүдэд нийгэмд мессеж өгье гэж утсан да. Хүний амьдрал ер нь хамгийн гол сонголтуудыг та ер нь юу гэж хардаг вэ? Мэргэжил. Хань ажил байдаг болов? Та одоо жишээлх юм бол өөрөө ямар мэргэжилтэй юм бэ? Гадаад харилцааны ажилтан. Та мэргэжилтэй ер нь хэр сонирхолтой? Сонирхолгүй. Ер нь бол мэргэжил сонголт гэдэг бол нэгдүгээр хүсэл сонирхлоо шалтгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт түүндээ одоо хэр одоо авиастай юм бэ? Тэрийг хэр чадах юм бэ гэдэг авиас мэдлэг гэдэг зүйл хоёрт орж ирнэ. Тэгээ энэ хоёр байгаа нөхцөлд бол хүүхдийг тэгж нэг хориглоод одоо болохгүй бүтэхгүй гэж ингэж байх бол хэрэггүй гэж миний хувьд боддог. Юу чадуу. Баярлалаа. Гэтэ бас яг төлөвснөөс бас жоохон өөр байна. Би ч хацаар их ширүүн болсон. Тэгээ сая бол камер харсан юм уу гэхгүй тэгээ жоохон тайван явлаа. Өнөөдрийн даалгаврыг уцаар ярихаас эхэлсэн болов гэж зүгээр таамаглаж байна. Маргааш бид 6-аас нэг нь хасагдана, шүүлт явагдана. Тэгэхээр маш их сандарч байна. Ягаад гэвэл бүгдээрээ шилдэг багш нар үлдсэн. Яг хэн нь ямар байсныг яг маргааш шийдэгдэнтэй гэж бодож байна. Даалгавар ерөөдөө дууслаа шүү дээ. Одоо тэгээд бүүндөө маргааш шүлтийн тагнар дээр шүлтээ. Хадах уу? Маргааш дахиад шүүх. Уцаах та тий. За явж амцаах. За. Хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, ирээдүйд ямар хүн болох суурийг зүтгэдэг хүмүүс бол багш, эцэг эх. Үүнд ч тэдний үүрэг оролцоо маш ихэ. Тиймээс өнөөдрийн даалгавар эцэг эхчүүдийг боловсролын үйл ажиллагаанд татан оролцуулж хэрхэн оновчтой зөв шийдэл гаргаж байгаагаар нь шүүгч нар маань дүгнэх болно. Ингээд багш нартай амжилт хүсье. Орон өдрийн үзэгчтэй би багш 2021 нэвтрүүлгийн маань 10 дугаар дугаарт шилдэг 20 багшаас 6 багш тунжуулаад байна. Тэгэд өнөөдөр эцэг эхийн төлөөлөлтөд уулзаж өгөгдсөн нөхцөлийн дагуу даалгавраа биелүүлсэн. Ингээд шүүлт эхлэхээс өмнө эрхэм шүүгчтэй танилцуулъя. Нэвтрүүлгийн үндсэн шүүгч шинэ нэрэн олон улсын сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багш Амрал Бүшин. Нэвтрүүлгийн үндсэн шүүгч удирдлагын академийн захирал удирдах ухааны доктор Сүрэн Чимэг. Харин өнөөдрийн зочин шүүгчээр сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн мөнх жаргалаар хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн даалгавраа танилцуулах эхний багш бол Баяр Жаргал түүнийг энэ дээр урьж байна. Бит хоёрын энэ гаргах гэдэг төлөвлөгөө нь багшаас гадна эцэгхийг ч гэсэн би татан оролцуулах тийм хүсэлтэй байсан. За тэр төлөвлөгөөнийхөө дагуу би ажиллаж эцэгхтэй нэг жоохон ч гэсэн тийм ээ төлөвлөгөө гаргаж чадсан гэж бодож байна. Одоо тэгэхээр дэлгэцэн дээр хамтдаа анхаарлаа хандуулад багшийн ярилцлагыг сонсъё. Компьютерийн тоглоом буюу дэлгэцний хамааралтай олохны хэд хэдэн шалтгаан байдаг. За хоёулаа энэ талаар ярилцж хагаад танаа хүүхдийг аль нь байж болох талаар хоёулаа эндээс гаргая гэх үү. За. Цагийг нэмэ хамт өнгөрөх хүн байхгүй болохоор уцаа оролддог, компьютер тоглодог. Найз нөхдөд нь дандаа тэнд байж идэг, компьютер тоглоом тоглож идэг. Тэгээд тэд нартай хамт байхын тулд яг өөрөө бас тэрийг тоглох шаардлагатай болдог. Сэтгэл зүйн стресстэй өөрийгөө тайван байлгахын тулд дуртай юм хийдэг тийм ээ. За энэ байж болох юм байна. За тэгээд өөрийгөө жоохон голох тийм хэм маягтай хүмүүсээс уцахын оролддог, тоглодог. Яг үл амьдрал дээр нэг ялагч болоогүй ч юм уу тийм ээ. Тоглоом дээр юу болдог гэхээр тоглоом ялагч болдог. Тэгээд эд зүйл судалж авдаг. Одоо энэ тоглоомод дандаа яг амьдрал шиг ингээ бүр хөгжөөд байгаа. За тэгэхээр ийм шалтгаанууд байж болно. Тэгээ өөрийгөө бас дутуу үнэлдэд байдаг тийм ээ. Тийм хүмүүс чинь яг тоглоом дээр л амар сайн гарахын тулд тэрийг бас нөхөхийн тулд тоглоом тоглодог байж болно. Манай хүүхд яг энэ аль нь байж болох вэ?
Манай хүүхдөө аль нь ч биш гэж бодож байна. Миний бодлоор бол хүүхдүүдийнхээ сул цаг хэрхэн яаж өнгөрүүлдгөө мэдэхгүй улмаас тэр хүүхд сул цаг гарлаа тоглох гээд идэг. Тийм тэр талын ойлголт байхгүй болохоор би тэр тоглолт болов гэж бодож байна л да. Нэг талаараас нэг тийм буруу зүйл бас биш. Одоо яагаад гэвэл бүх юм цахимжиж байна. Одоо та нэг тодорхойлт авдаг байсан бол хороо руу очих болцсон шүү дээ. Бүгдээрээ яг интернет үүлэн технологиор. Тэгэхээр тэрийг яг энэ хүн мэдхийн тулд энийг суралцах хэрэгтэй. Яг тоглоомн дээр биш шүү. За ерөнхийдөө үйл ажиллагаанд дээр нь ярив. За тэгэхээр бүх юм цахимжиж байгаа болохоор хүүхдүүд ч гэсэн энийг цахим хэрэглээг яг өөрснөө мэдэх хэрэгтэй. Өөрснөө ашиглаж сурах. Тийм ээ, хамгийн гол нь зөв хэрэглээ. Зөв хэрэглэх л хэрэгтэй байхгүй юу? Одоо хүүхдүүд PUBG энтер тоглоод стриминг хийдэг тийм ээ. Энэ нь бол маш их мөнгөийг олж идэг. Цаана яг зөв чадвал гэтээ байнга өсөг гэсэн үг биш тийм ээ. Эрүүл мэнд сэтгсэн нөлөөлөд үл энэ хортой шүү. Тэгэхээр энийг яг цагийн менежментийн араас нь энийг даваа талын нэг танд нэг ойлголт өгөөдгий тийм ээ. За тэгэхээр Монголын Zeus-гээ баг байгаа. Цахим тоглоом PUBG-гээр дэлхийд тэргүүлсэн. Бас нэлээд өндөр хэмжээний шагнал авсан байсан. Тэгээ би ч гэсэн даваа талын жоохон гадарлал байна л да. Тийм болохоор хамгийн гол нь хүүхдтэй тэр цагийн зөв төлөвлөө, зөв ягаа тэгээ өгчүүлээгээл өөрийгөө зөв өдөртөө болчвол тэгэл болох гэдэг. Хоёулаа ингээ 30 минут ярилцлаа шүү дээ. Эндээс нэг авахар санаа танд юу гарч ирв? Зөв програм нөө зөв чадвар тийм ээ. Зөв чадвар дээр нь үндэслэл уруулах гэж яриад байгаа шүү хоёулаа. Зөв чадварлуу хөгжүүлэх гэсэн надад таалагдлаа багшаа. Багш бол 3 юм дээр их акцент өгч ярьж байгаа байхгүй. Жишээлбэл цаг хугацаа. Нөгөө тал дээр нь нөгөө эрүүл мэндийн талаас нь тий. Нөгөө талаас нь одоо нөгөө эдийн засгийн одоо талаас багш бол ээжид бас их тийм сайхан зөвлөгөө өгсөн учраас ээж бол тэн дээр бас сүлдэн тэр хөвлийн зөвшөөр хандлага гаргаж байгаа. Сайн бацхан арай мэндийг хүргэе. Эцэгтэй ингээ харилцаа дөрмөс хайлуулах арга зарчмын дагуу харилцан ярилцах гэдэг эцэг маань дотгошоо төрлийн темпераменттэй магадгүй нэг хэлий гэсэн ч энэ дээр нь гарч ирээ цаашаа залглаад байгаа юм шиг тухайн орчин нөхцөл байдлаас үүдээд эдгээр зүйл өрнүүдэ гэж бодсон. Ерөнхийдөө нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу биш төлөвлөгөөнөөсөө зөрчөөд маш ихээр тэр хүнд зөвлөгөө зөвлөмж өгсөн. Та яар нохноо магтсан уу хамгийн сүүлд? Үгүй. Харин манай эцэгчүүд энийг алдаа ерөөсөө урамшуулдаг юм шиг. Та ч гэсэн одоо ингээл миний ээжтэй амьдралаа авч явж байгаа штэ гээд охиноосоо сонсол гоё штэ те. Хөө миний ээж өглөөнөөс гараад орой орж ирдэг гээл охин чинь таныг өгтөж аваад ингээл нуруунд чинь массаж энтер хийж өгвөл танд их гоё санагдана. Гэтэл бид нар нөө урам гэдэг юмгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэл одоо ингээ манай эцэгчүүдээс ингээ асуудгийн хаяа тэгэхээр хүүхдтэйгээ ярилцж гинэ л гэдэг. Тэг яг юу ярив гэхээр ингээ тагларчдаг байхгүй. Тэг ярилцаж өгдгөө та ч гэсэн ингээ том хөнгөр нь урмаар дутагддаг шүү дээ. Ажил дээр очил та яста үнэхээр сайн байлаа гэхэд та бүр нисээ авчдаг үстэ өдөржингөө. Тэгээ бид нар нөгөө урамшуулгаасаа урьдаа дандаа хүүхдээ ингээл загнаал алдааг нь харцдаг. Яг тэр бол буруу биш л дээ. Эцэгчүүд манай л болох сайн байх гэл хичээгээд байгаа юм л да. Одоо ингээ энэ хүүхдүүд маань төгсөөд яваад өгнө штэ тий. Гэтэ бид нар бол үзүүлэх ёстой өөр хариуцлага мөн би таны хүүхдийг хамгаалах ёстой, нандинах ёстой, асуудлыг гаргаж ирээ тантай уялдаа холбоотойгоор харилцах ёстой. Тэгээ та бас бидний өгж байгаа зөвлөгөөг гой зөвөөр хүлээж аваад яваасаа. Магадгүй манай эцэгчүүд ийм байна, тийм байна гэ хэлэнгүүд очиод яг тэр уур амьсгалаар орчдөг байхгүй. Чамааг багш чи ингэж, сургууль чи ингэж ингээд. Гэтэл яагаад ийм болчих вэ? Учир шалтгаан юу вэ? Яавал миний охин хоёулаа энийг даван туулах уу? Ээж нь яаж туслах уу? Багшийг нь яаж дэмжиж өг гэж хэлэх үү? Гэх мэтчлэн ингээ гурван талаас гуруулаа хамжиж бидний хүүхдүүд сайхан явах байхгүй. Тэгээ аль болох бид нараас тэр тал руу чиглээл яваад лээ. Тэгээ өнөөдөр ч гэсэн би танд өгж байгаа зөвлөгөө адилхан эмэгтэй хүний үед бас ирээдүйд охин маань зөвхөн сурагчаараа дуусахгүй шүү дээ. Хүний хань олон эмэгтэй хүн ээж болох учраас ийм байгаасаа гэдэг ирээдүйг нь харсан талаас танд хэлж байгаа шүү. За тэгээ одоо таны гэрте очиод хийх хамгийн ихний алхам юу болов? Ярилцъя. Бүгдээрээ тийм. За. За тэгвэл би танд итгэлээ очиод охинтой маань сайхан ярилцаарай. Бид нэр ингээ хүүхдийг өөрийнхоороо харж дүгнж ерөөсө болохгүй маа. Гисэн ирнэ та энэ ээжид өөрийнхоороо харж дүгнээд л бүтэн одоо 90% нь тайлбар одоо хийгээ явцсан гэдэг. Тэгээ таны үг сонголт, таны тайлбар өгж байгаа байдал бол ойлгомжтой те мэдээж те гэдэг. Энэ ээжид ерөөсөө энэ ярьж байгаа юм ойлгомжтой байгаагүй. Ерөөсөө энэ ярьж байгаа юм тэр ээжид мэдээж байгаагүй. Тийм учраас тэнд асуудал үүсчихэд байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр та тэр тал дээрээ бол нэлийн анхаарч ажиллах хэрэгтэй байсан болов гэж би зүгээр харсан. Санал нийлнэ. Би багш 2021 нэвтрүүлгийн маань 10 дугаар дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв болвол
багш эцэг ихтэй хамтран ажиллах гэсэн сэдвүүрэнд явагдаж байгаа. Дөнгөж сая Мөнх Цэлмэг багш маань тэлээ тавьсан бол дараагийн багш бол Гамбаяр багш байгаа. Ингээд түүнийг энэ дээр өрөө. За сайн байцгаана ороо минь төргий. Яаж ярилцсан бэ гэхээр ерөнхийдөө бол би орж ярилцахтаа болохоор өөрөөс нь эхлээд тэгээ хүүхдийн тухай ярилцаад өөрийнхөө тухай яриад тэгээд нэр нь бас нэг төгсгөлтөө нэг ганц нэг жишээ баримт оруулаад ингээд санал бодлоо хуваалцъя гэж зүйлүүдийг төлөвлөөд тэгээд тэрнийхээ дагуу ярилцах гэж бас хичээсэ. За маш их баярлалаа. Хамтдаа Гамбаяр багшийн ярилцлагыг сонсъё. За мэдээж шүүгч нар маань бол хүссэн үедээ зогсоогоод асуулт асуух боломжтой. Хүүхд маань өөрөө болохоор яагаад энэ мэргэжлийг сонгох гээд байгаа юм тэр талаар юу гэж ярьдаг вэ? Зүгээр л жүжигчин болох гоё гэж бас наад чиг дипломатч гоё гэдэг шиг л. Та ерөнхийдөө бол хүүхдээ ямар мэргэжилтэй хүн болохыг хүсэж байгаа вэ? Би бол эдийн засагч, хуульч, прокурор болохыг гэж бодож байгаа. Хэрвээ энэ хүүхд одоо ямар нэгэн байдлаар амжилтгүй явах юм бол тэр нөгөө сонголт гаргасан хүнд бол маш хэцүү үйддэг тий. Тэгэхээр мэргэжил сонголтын дээр бол одоо би бол яг таны хүүхдийн 100% зөв, таны 100% зөв гэж юус орох зүгээр л энэ хоёулаа зүгээр нэг ойлголцох гэдэг асуудлын тухай ярилцах гэж бодоод байгаа хгүй. Би тэр талаар ерөөсөө сонголтын дээр нөгөө эсрэг байр суурьтай байгаа учраас тийм тэр талаар нэг хэрмэрэг байгаа байхгүй. Би бол яг өөрийнхөө сонгож байгаа мэргэжлээрээ сурахыг хүсэж байгаа. Баг зэрэг авьяас байгаа. Гэхдээ би тэрнийг хизээш нэг амжилтанд хүрээд сайхан амьдралд хүрэхээр авьяас гэж харахгүй байгаа. Нэгсэндээ итгэхгүй байгаа. Тийм, итгэхгүй байгаа. Итгэхгүй байна. Хүн яах гэж мэргэжил сонгож яах гэдэг бол мэдээж ойлгомжтой. Аав ээж бол хүүхдээ сайн сайхан яваарай гэж боддог. Одоо ингээл танд ингээ 2 ном байлаа гэж бодоход хүн энийг ингээл энийг бол ерөөсөө уншиж болохгүй чи энийг л уншина гэдэг ах юм бол бас нэг асуудал шүү дээ тий. Тийм тэгэхээр бол бас юмыг бас ингээд нэг олон талаас харах нь бас их ерөөхдөө бол бас их чухал баха. Таны сайн талууд бас ээжийг бас өөр дээр нь ярилцсан л да. Таны амьдралын гол сонголт юундаа байдгийг та одоо өөрөө мэргэжилтэй хэр сонирхолтой гэдэг. Тэгэхээр тийм хатуу үзэл бодолтой хүнтэй бол адилхан халдц тулаад байхаар тулалцаараа л дуусна тий. Яг нэг тийм юу харагдаад байсан. Тэгэхээр маневраа өөрчлөөд ингээд олон талаас нь тойрч ирвэл бас тех замдаа бас нөгөө баримт нотлогон дээр тулгуурлаж ятгах юм бол бас үзэл бодол нь өөрчлөгдөх магадгүй байсан байж гэж бодож ирсэн. За баярлалаа. Сайн бацгаана уу? Арай мэдээж. Даалгавраа аваад бусад хүмүүсийн асуултад харьцуулж харсан. Тэгээ надад болохоор хамгийн зөрүүд эцэг их таарсан. Хүүхдүүдэд одоо ийм үеийнгийн хүүхдүүд иймэрхүү асуудал байдаг. Өнөөдөр тэгээд хоёулаа болохоор зүгээр цаашдаа яах вэ гэдэг талаар л ярилцъя гэв. Иймэрхүү зөвлөгөө өгөөд ихлэн гол миний яриг таслал энэ яриаг одоо ийм нэг сургуулийн орчинд хийж болдог юм уу? Багш бол хүүхдийн одоо хоёр дахь баг ээж нь гэж би боддог ш. Тэгээд эсвэл бүх зүйлийг л сургууль руу чиглүүлээд байсан. Ер нь бол хүүхдүүдийн хэдий одоо өдрийн ихэнх цагийг сургууль дээр өнгөрөөж байгаа ч гэсэн хүүхдэд одоо хамгийн их богино хугацаанд хүүхдийн сэтгэл зүйд ингээ нөлөөлдөг, хамт байж чаддаг, өөрчилж чаддаг орчин бол гэр бүлийн орчин байдаг. Хүүхдийн одоо 70% төлөвшил бол яг гэр бүлтэй. Гэхдээ одоо чи 24 цагийн хэдэн цагт унтж амардаг вүлээ, хэдэн цагт нь сургуультай байдаг вүлээ, хэдэн цагт нь гэртээ байдаг вүлээ. Тэгээ нэгдүгээр, хоёрдугаар хамт олон аягүй хүнд бас нөлөөлдөг, найз нөхөд нөлөөлдөг. Тэгээ сургуулийн орчин аягүй хүүхд нөлөөлдөг. Тэр тал дээр та ямар арга хэмжээ авч хүүхдүүдтэйгээ ажилтдаг вэ? За яг миний хувьд бол мэдээж хүүхдүүдээ бол маш сайн судалдаг байгаа. Тэгээд хүүхдүүд айл болох хоорондоо эвтэй байх, нэг хамт олон, нэг баг гэдэг чинь одоо нэг нь л нэгнэр гарвал сургууль дээрээ тэдний ангийнхан гэж яригддаг болохоор маш их хичээлтэй байгаараа гэдэг талаас нь хүүхдүүдтэйгээ маш их ажилтдаг байгаа. Хүүхдэлэн чинь мэдээж хэлсэн болгон өдөр болгон яг эцэгхийн үгээр, багшийн үгээр дандаа гоё добрый байхгүй шүү дээ, тий. Тэгээд таныг бас цаг зав гаргаад натаа ярьж ингэж ярилцсан маш их талархаж байна. Тэгээд та одоо яг таашдаа бас яахыг хүсэж байна. Цаашдаа би бол тэр төгөлдрийг айгу яг ингэж төгөлдрийн зорилгыг ойлгоо, тэр бур үйл хийх тийм цаг завгүй болгоод төгөлдрийг маш сайн сонсоосол гэж би бодож байна. Ээж минь та өөрөө бас сайн сонсоод нөгөө төлөвөөгөө бас нэг өөрийнх нь зорилго юу юм тэрлүүн дахиад төлөвийг жоохон өөрчилж үзье гэж бодож байна тий. За баярлалаа.
Тэгээ энэ ээж бол ингээд манай хүүхд бол нэг ийм ер нь зөрчил гарахгүй гэж үзээд байлээ тийм ээ. Тий. Хүүхд бол нөгөө үйлдэл хийгээд алдаанаасаа суралцж идэг. За яг хөө тэр алдааг нь бид хүүхдийг нь буруутгах биш, тухайн үйлдэлийг нь хилж өгөх замаар сайжруулах гэж оролддог. Энэ дээр бас эцэг ихтэй байр суурь нэгтгэх ёстой. Тэгэхээр та хоёр бол ингээд нөгөө зөрчлөөс зайлсхийгээ та бол ерөнхийн ингээд тойроод бас яг тэр тухайн одоо хүүхдийн буруутай үйлдэл дээр бол гэж нарийн тулж ярилцахгүйгээр ерөнхий ярилцсан. Тэгээд энэ дээр ер нь та зүгээр тактикууд яг маргалтахгүй ингээд тууштай байгаад учраас ингээд тойроод байсан уу? Тэгээ ээж минь өөрөө нөгөө маш зөрүүд учраас ийм зөрүүд хүмүүсийн чинь үгүйгээ хэлчих юм бол болохгүй болоод ерөөсөө яг харилцааны үед бол тэр тактика өөрийн дэмжиж тэгээд тэр дундуур нь нөгөө ганц нэг зөвлөгөө болж игэл оруулж ийм тактикийг ер нь барьж ажилласан. Тэгээ яг энэ нийгмийн орчинлоосаа хүүхдийн зам төлөв талаасаа ээж зөвлөгөө өгсөн бол бас үнцэнтэй байх байсан баг. Тэгээ ээж төрсөн шүү дээ. Харин тийм. Магадгүй таныг одоо яг туршлагатай багшийн хувьд энэ үед бол та энэ юм аль хэдийн гартаа авцсан байх хэрэгтэй үе болов гэж би хүлээж исэн. Тэгээ миний тэр хүлээлтэд бол та хүрээгүй. Миний энэ бодол зөв үү? Зөв. Харамсалтай. За их төвшин багштай баярлалаа. Үргэлжлүүлээд Галбаатар багшийг энэ дээр урьж байна. Миний хувьд энэхүү даалгавар их онцгой даалгавар байлаа. Их тийм сорилт болсон даалгавар байлаа. Би хичээсэн байгаа. Тэгэд миний гол барьсан тактик маань юу гэхээр ер нь бол ээжд өөрт нь ерөөсөө өөрийнхөө үзэл бодол эсвэл ийм байдаг шүү гэдэг шууд тулахаас ер нь бол айлах зайлсхийх хичээсэн. Тэгээд хамгийн эхлээд эцэгтэйг бол ерөөд нь бол асуудлыг сонсоод өөрийнхөө нөгөө нэг ойр дотны жишээтэйгээ ерөөд уялдуулаад яг зөвхөн одоо өөрийнх нь хүүхдүүдээр тулгардаг зүйл биш те энгийн зүйл байдгаа. Тэгэхээр та тэрэн дээр илүү гоё хүлээцтэй байвал яасан бэ гэдэг энэ санаа шийдлийг өгөөд дууссан байгаа. За маш их баярлалаа. Хамтдаа дэлгэц рүү харлаанд дуулаад Галбаатар багшийн ярилцлагыг сонсъё. Та тэгээд энэ процедурч тэр нөрт нь хийсэн үү? Ерөнхийдөө нийлүүлэхгүй л гэж үзээд байгаа. Тий. Энэ насны хүмүүс уусаа онцлог нэ. Хүний үгийг сонсгоо болдог гэж. За энэ бол ойлгомжтой тий. Тэгээд эцэг их бол баг хоёрдугаар болж эхэлдэг нэ. Тэгээд яг энэ үед эцэг хийг нь хийн орлоод байсан чинь нөгөө найз нөхдүүд нь нэг номерт байдаг нэ. Тэгээд нэг ийм арга байдаг гэдэх та энийг турш үзэлтэй. Гэтэ нөгөө хүүхдүүдийн найз нар байгаа шүү дээ. Нийлж байгаа хүүхдүүдийн аюу гой өөрөөлхөн дууддаг юм гэртээ. Манай хүүгийн найз нар энэтрэг ингээл гэртээ одоо хоолмол хагаад зарим үед тэгээ тоглох боломжтой хамт тоглоод тэнгүүд яадаг гэсэн чинь нөгөө нөхдүүд нь нөгөө таныг одоо хөндлөж шүү дээ. Ингээ хоолоо хүүхдэл болсон юм тий. Өөрт нь дотно байгаа. Тэнгүүд юу ячдаг. Дараагийн удаа таны од нац дээр зүг тий. Ийш тийш ингээл уруу татах гингүүд чинь шууд таа нүдэнд нь харагддаг гэж байгаа байхгүй. Өө хин их чиг одоо гондоохгүй шүү дээ. Чи үлдүүлдэл чи наана бай. Тэ нөгөө таныг бодоод байна гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ насны хүүхдүүдийн бас нэг авууштай их гоё чанар гэдэг юм л да. Тэр нь болохоор юмыг шүүмжлэлгүйгээр хэлээд ойлгуулчих юм бол хүлээж авдаг юм. Тэгээд тэгж ойлгуулахыг хүсдэг гэж. Танд өөр надаас асууж тодруулах зүйл байна уу? Хүүхдүүд багштайгаа бас илүү юм тус нээлттэй ярьдаг байх гэж бодож юм би. Тэгээд зарим үед бас багш нартай нээлттэй бас байж чадахгүй бид нар чинь тэгээд ер нь хамгийн бас гайгүй хүмүүс чинь нийгмийн ажилтнууд гэдэг чинь бас тийм тэгээд сэтгэл зүйч юм тий одоо сургуулийн сэтгэл зүйч байдаг бол. За сая ингэж ярьж ихт энэ ээж бол нэлээд дотгошоо. Тийм. Тэгсэн мөртлөө бүр ингээ өөрийнхөө бодолтой маш итгэцсэн. Цаад эцэг эхээс биднээс их мэдээллийг өгнө их аваад яг амаргүй л байлээ л те. Та бол оролдоол байсан ингээд ярилцлагыг бол янз янзаар хийх гээд. Хэрвээ та ингээ нөлөөлсөн байдлаа 1 3 5 гэж үзэх юм бол хэр нөлөөлөл хийсэн бол эцэг маань яг энэ аргуудыг хэрэгжүүлж үзмэр юм байна гэд хэлжсэн. 3 4 ч юм уу те. Галбаатар багштай маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн даалгаврыг танилцуулах хамгийн сүүлийн багш бол Мөнхбаатар. Түүнийг тайлснаа урьж байна. За энэ өрөө мөнтөргий. Харин даалгаврын ерхий гүйцэтгэлийн 50% тухайн ээжтэй уцаар ярих үед биелсэн болоо гэж бодож байгаа. Ээжд хамгийн сүүлд өгөх миний мессеж бол та дараагийн удаа ингээ багш нь дуутахад завгүй ингээд ирж уулз гэдэг үг битгий хэлээрээ. Багш хүн ч гэсэн бас ингээд маш олон хүүхдэд айлтан ардаа завтай байдаг. Ингээд та дараагийн удаа ингээд намайг дуутахад ирээд уулзнаа гэдэгт итгэлтэй байна гэдээ бас багш нарт тулгардаг тэр зовлон бас энэ удаагийн даалгавраар нийгэмд ойлгуулчихсан сан гэсэн өнцгөөс яг анги үдирсэн багшийн үднээс л гарсан да. Энэ
20,000 төгрөг тий. Одоо л жоохон юмны үнсээ жоохон бага юм авдаг болчих л тий. Гэтэ бол бас боломжтой мөнгөтэй тий. Энэ 20,000 төгрөг ингээ бацчихъя л да. Тэгээ бацчихъя. Одоо энэ мөнгөөр авч болдог зүйлсийг авч болох болоо. Болно шүү дээ. Болно шүү дээ тий. Яг тэгвэл 20,000 төгрөгийн үнц нь алдагдаагүй л байгаа тий. Тэгэхээр том хүмүүсийн хувьд бол яг энэ мөнгөтэй адилхан бид нэр ингээд өөрийн гэсэн үн цэнтэй гэдэг. Магадгүй одоо өнөөдөр ингээд таныг дуудаал би уулзалаа та ингээд хүүхдийн тэр дуу хөгжмийн тал дээр нь ингээд анхаараарай гэд хэлж явах туртал ингээд таны дотоод үн цэнлүүр ингээд халдж байгаа юм шиг мэт болооч нэг яг хайртай хүүхд гэдэг утга дээр бит хоёрын ингээд санаа нийлж байгаа учраас энэ ингээд бүх ингээд огт өөрчлөх гэхээс илүүгээр арай жоохон өөр өнцгөөс хараасаа гэж баяг бодож байгаа юм. Би бас хайртай хүүхд болохоор арай өөр байр суурьтай байгаа. Юмд бол нэг юм харах өнцөг айгуу чухал байгаа. Энд одоо танд хэдийн тоо харагдаж байна? 9-ийн тоо. Надад бол 6-гийн тоо харагдаж байна. Энэ хулан штэ. Хулан бол надад 6-гийн тоо шиг, танд бол яг нь 9-ийн тоо шиг тий. Би бол яг энэ урсгалынхын тэр өгүүлэг тэр зарим нэг гадаад дүрх байдал уцлалт би авч явж байгаа байдал тийм штэ. Яг энэ докторгүй насан дээр байна гэж хэлсээр сая 7 дуурайны хүүхэд. Хаашаа шалтарчиж болохоор бага учраас тийм. Тийм дээр жоохон санал нийлэхгүй байгаа. Тийм. Эцэг эхчүүд ерөөдөө л айгүй тийм нэг завгүй юм амьдралын хэмнэлтэй учраас тэр хүүхдийн зүрстгэлийн хаалга руу ингээд нээж орохгүй байгаа. Хаалганы гадналыг харчаал болчиход. Тэр болж өгвөл тэр хүүхдээ тэр тотон цаг хугацаа гаргаж ярилцах тэр чанартай цаг өнгөрүүлэх гэдэг дээр л маш сайн анхаарчих юм бол тэрүүнийг бол ингээд засаа чиглүүлээд явах боломжтой. Тэгээд нэг талаас нь таа ч гэсэн маш сайн хичээ. Нөгөө талаас нь би ч гэсэн одоо хүүхдээ яг тэр хүн дурсгалаас нь гарахын төлөө бас ингээд хоёр талаас ингээд ажиллаад хахад бол хүүхд маань бас тодорхой хугацааны дараа бол арай өөр эерэг өөрчлөлтүүд гарна гэж бас маш их итгэж байна. За баярлалаа багшаа. Тэгээд яг тийм өөрчлөлт гаргахын төлөө тэгээ охинтойгоо сайн ярилцаад үзье. Гэтэ хоёулаа хүүхдийнхаа тэр сонирхлын бас дэндүү хязгаарлаад ирээдүйд бохсноо өөр тэр нэг урлагийн салбарын маш алдартай од болох тэр үе таалгыг бас хаачих гэдэг те. Тэгэхээр юм болгон хоёр талтай байдаг те. За ингээд хүүхдийн төлөө ирсэнд маш их баярлалаа. Бид нар бол ингээд дам хэрэглэгчтэй ажил хийдэг тийм ээ багш бол хэдийгээр таны өмнө сууж байгаа сурагч таны хэрэглэгч юм шиг боловч эцэг их бол дам хэрэглэгчмээр байдаг. Багш нар эцэг эхчүүдийн хэрэглэгчийнхаа хэрэгцээг мэдрэх эсвэл тэр хэрэглэгчээ таньж онцлох тэгээд тэр онцлсондоо тохируулж ажиллах хэн чадвар та яаж суралцсан бэ? Хүнийг хүнтэй ойлголцож ингээ хүнтэй ингээ хамт байна. Хүнийг ингээ мэдэрнэ гэдэг бол миний нэг хүүхэд байхад ингээ тогтцсон. Тийм ч учраас хүмүүстэй ойлголцохдоо би хацсангууд юм буулттай байдаг болоо та хүмүүсээс дайр тавшилж чаддгүй. Шилдэг 6 багш маань даалгавраа танилцуулж дууслаа. Шүүгчд маань даалгаврын агуулга, гүйцэтгэл, зам элдэг чадрыг үндэслэн оноогоо өгөх болно. Өнөөдрийн дугаарт нэвтрүүлгийн 4-9-оор нэг багш нэвтрүүлгийг орох учиртай. Ингээд тун удахгүй студид эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай мөрөл үзэгчтэй шүүгчдийн маань оноо гарсан байна. Ингээд шилдэг 6 багшаа тайзнаа дахин нэг удаа урья. Тэгэхээр одоо бол шүүлтийн хамгийн чухал үе ирсэн байна. Миний одоо зарлах багш бол дараагийн дугаарт хамгийн дөрвөн шалрах буюу энэ дугаарт хамгийн өндөр оноо авсан багшаа гэж ойлгож байна. Ингээд энэ дугаарын шилдэг багш бол Мөнхбаатар багш байлаа. За танд баяр хүргэе. Дараагийн дугаарт нь амжилт хүсье. Харин одоо энэ дугаарт хамгийн бага оноо авсан хоёр багшийг зарлах болно. Харин нэр нь дурддагдаагүй үлдсэн багш нар маань дараагийн дугаартаа шалгарлаа гэж ойлгож болно. За ингээд энэ дугаарыг хамгийн бага оноо авсан хоёр багшийг зарлая. Ганбаяр, Мөнх Цэлмэг. За тэгэхээр бусад багш нартаа бас баяр хүргье. Дараагийн дугаартаа шалгарлаа. Амжилт хүсье. Сайхан амтцгаагаарай. За Ганбаяр, Мөнх Цэлмэг багш хоёр маань энэ дугаарт хамгийн бага оноо авлаа. За тэгэхээр гүйцэтгэл маань яагаад бас юм хангалтгүй байваа? Дор бүрнээ бас дүгнэлт хийсэн байгаа бах. Ганбаяр багшийн бодлыг сонсъё. Тэг ерөнхийдөө бас сацсан дурсан ярилцлага болж чадаагүй л те.
Хүүхдээ мэдхгүй учраас бас жоохон хүндрэлтэй байсан. Мөнх цэлмэг шүү. Миний хувьд их төрөнгийн байлаа гэж бодож байна. Хүлээцгүй. Тэгээд бас яг яалтчгүй хувь хүнийхээ би өөрөө сангвиник төрлийг маш хурдтай эцэг ихээ сонсож чадсангүй. Дахиад өмнө гаргаж исэн алдагаад давтаад гаргасандаа л сэтгэл ханамж муу байна да. Ингээд би багш 2021 нэвтрүүлгийг орхих багш бол мөнх цэлмэг багш байлаа. За. За ингээд Ганбаяр багшийн маань хувьд шилдэг 5 багшиныг боллоо. Танд баяр хүргэе, амжилт хүсье. Мөнх цэлмэг багш бол Монгол Улсын шилдэг 6 багшийн нэг болсон. Мөнх цэлмэг багштай хандаж манай шүүгч нар маань амжилт хүсэж шүүг хэлэх баха. Мөнх цэлмэг багш бол манай нэвтрүүлгийн одоо хамгийн залуу оролцогч багш байгаа. Тэгээ энэ шилдэг одоо 20 багшаас шалгараад шилдэг 6-ад одоо үлдэж чадсан. Танд одоо бас энэ бол маш сайхан амжилт юм шүү. Хоёрдугаарт нь танд бол маш олон сайхан чанар байгаа, багш хүнд байх. Тэгээ ирээдүйд энэ чанаруудаа улам сайхан өглөөд илүү ажил амжилттай одоо ажиллана гэдэгт хэрэгэлцэхгүй байна. За баярлалаа. Магадгүй одоо таны үеийн хэдэн багш би оролцох минь явдаа гэж бодож суухыг бас үгүйсэхгүй байх. Та тэр олон багш нар дотроос ингээд зориод хичээгээд тэг шилдэг 6-ад үлдэж энэ болтол явсан бол та маш их хичээл сэтгэл гаргалаа гэж ингэж харж байна. Нэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Багшд зөвхөн нэгэн зөвлөгөө өгөхөд та асуудлыг их олон хувилбараар харах, тийм олон үнцгийг их хардаг байгаарай. Тийм хүүхдтэй ажиллахтаас эцэг ихтэй ажиллах байгаас тэгээд амьдрал баян болохоор янз янзын асуудлууд, бэрхшээлүүд, сайхан баяр хөөртэй явдлууд, үйл явдлууд зөндөө болно. Тэр болгоны гаргалгаа нь бол танд их олон арга зүй, арга зам суралцах энэ л цаг хугацаа байгаа. Тийм учраас та энэ арга замд суралцаарай л гэж зөвлөе. За баярлалаа. Тийм үзэгчдээ бидэнтэй хамт мөнх цэлмэг багш маань 10 дугаарын турш хамтдаа гайхалтай сайхан аяллыг өрнүүлсэн. Тэгээд танд амжилт хүсье. Та бол манай нэвтрүүлгийн хамгийн залуу багш. Тэгээд танаар бусад бас залуу мянган багш нар бахархсан бах, олон зүйлийг сурсан бахаа гэж найдаж байна. Тэгээд таны сургууль хүмүүжүүлэх дараачийн үйлсэд нь амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Тэгээ бүгдэнд нь чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Маш олон зүйлийг сурсан. Та бүхэн өгсөн шүүмж, сургамж алганыг ажил хэрэгтэй хэрэгжүүлж ажиллахын төлөө хичээх болно. Тэгээд боловсрол сувгтлын захиа хамт олон бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Маш сайхан байлаа. Ингээд үзэгчдээ дараагийн дугаар буюу 11-р дугаар 5 шилдэг багш маань шалгарч үлдлээ. Харин тэднээс зөвхөн 4 нь финал шалгарч ялагчийн төлөө өрсөлдөх юм аа. Ингээд дараагийн дугаар уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Уралцсан болчих. Далисэн өөр яасан байна. Яг зөв. Мөн тэнгэр байна тийм үү. За энэ ямар үйл явдал вэ? Энд ямар үйл явдал болж байна? Уйдахтай юм хөгжилтэй болгодог гэдэг амар сайн ойлгомжтой тайлбарласан гэж хэлж болно. Яагаад замын хөдөлгөөний цаан явган гарсны хажууд явган хүн гарan шүү гэд бичээгүй болоо. Энэ үештэй энэ оромгийг хийж турч үзэл болоо. Амархан багц тавиад гадаа бороо оронгууд энүүнийг ингээд сурлан гадаа тавьчихна. Тэгэхээр мэдээж бороо орж байгаа нөхцөлд энэ хорийн хонгийн дээшээ борооны туслууд яг нөө орж эхлэх нь шүү дээ. Зөөлөн салхи гарлаа. Салхи айжим ширүүслээ. Маш ширүүн салхиллаа. Орон цагийн утгаар ойлгомжтой болгож, дэлгэрэнгүй болгож яасан? Тодорхой болгож байна. Ямар ч байсан шилдэг дөрөвтөө үлдэх байхаа гэж найдаж байна.